Өдрийн мэнд дурсамж таараатай. За энэ удаагийнхаа уншлагаар би та бүхэндээ сахиусны зөвлөгөө хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд энэ удаагийн уншлага маань болохоор энерги шалгалттай. За ер нь бол ямар төрлийн асуудалтай байгаа вэ? За ямар хүмүүс сонгосон бэ, тийм ээ? Энерги шалгалт бол байгаа. За тэгээд энерги шалгалтаа сонсож байгаад групп сонголтоо бас хийж болно. За тэгээд оракл хөзрүү дээрээ болохоор яг таны сахиуснуудын танд хэлхийг хүссэн үгсийг дамжуулна. За тэгээд гол тарот хөзрөөрөө болохоор таны сахиуснуудын танд одоо нэг юм гарц гаргалгаа тийм ээ гол зөвлөгөө нь юу юм бэ гэдэг ийм 3 асуултын хүрээнд бол уншлага хийхэд бэлэн болсон байна. За тэгээд та бүхэн маань эдгээр 3 картаас өөрт хамгийн их тохирч буй, хамгийн их татагдж буй тийм ээ картаа сонгоод тухайн группийнхаа уншлагыг хүлээн авсансаарай. Нэгдүгээр группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За би энерги шалгалтынхаа хөзрүүдийг бол гаргаад ирсэн. За одоогийн нөхцөл байдал тийм ээ асуудал нь юу вэ гэд ингээд харах юм бол нэгдүгээр группийг жоохон нэг юм гацсан энергитэй хүмүүс жоохон сонгосон байж магадгүй харагдаад байна л та. Харилцааны тал дээр жоохон төөрөгдсөн, ойрын үед жоохон ганцаардсан, за нэг юм тодорхойгүй байдалтай ингээд юм сонголт хийх гэж чадахгүй ч гэдэг юм уу хит их төөрөгдсөн ийм энергийн хүмүүс ерөөдөө сонгосон байж магадгүй харагдаад байна. Эхнээс нь ингээд хөзөртэй харах юм бол санхүү мөнгөний тал дээр жоохон нэг юм асуудал үүссэн, санхүүгийн доктортой байдал дээр жоохон санаа зовж байгаа тийм ээ хүмүүс байж магадгүй. Өдөр тутмын амьдралын тэгээ нэг юм нэгэн хэвийн болсон ч гэдэг юм уу тийм ээ ямар нэгэн зүйл нэг юм догтлох ч гэдэг юм уу тийм ээ нэг юм мэдрэмжийг бас жоохон ойрд авахгүй байгаа. Ажлын тал дээр, мөнгө санхүүгийн тал дээр жоохон нэг урагшлахгүй байгаа ч гэдэг юм уу тийм ээ айгүй нэг удаан ахиц дэвшилтэй иймэрхүү бас байж магадгүй харагдчихээн. За дээрэс нь хосын харилцаан дээр ерөөхдөө жоохон эрэгтэй тал маань жоохон нэг юм итгэхгүй хандлагатай. Тэр хүнийг жоохон хүлээсэн, хардсан тийм ээ нэг юм ая талын олох гээд хичээгээд байгаа ч гэдэг юм уу иймэрхүү хүмүүс бас сонгосон байж магадгүй харагдаад байна л та. Ерөөхдөө нөгөөдийн нэг юм эрэгтэй талаа хараад тийм ээ нэг юм тэр хүн яаж нэг юм итгэвтэй болох нь уу, болохгүй нь уу ч гэдэг юм уу тийм ээ нэг юм хүлээлтийн байдалтай хүмүүс бас сонгосон байж магадгүй харагдчихээн. За тэгээд хайрын харилцаан дээр багсрын жоохон эргэлзэж байгаа хүмүүс. Нэг талаараа юу гэдгийг хоёр хүний дунд тийм ээ за энэ хүнийг сонгох уу тэр хүнийг сонгох уу ч гэдэг юм уу тийм ээ. За эсвэл нэг юм зүрх сэтгэлээ сонгох уу илүү нэг юм логик хандахаар тийм ээ логик ухаалгаар хандах хэрэгтэй юу ч гэдэг юм нэг жоохон нэг юм зөрчил үүссэн. За эсвэл нэг юм амьдралынхаа ямар нэг юм чухал сонголтыг хийх гээд чухал шийдвэрийг гаргах гад байж байгаа хүмүүсээс сонгосон байж магадгүй харагдчихээн. За тэгээд Даянчи хөзөр маань бас доошоо харж ирсэн гэхлээр ойрын хугацаанд жоохон нэг юм ганцаарсан ч гэдэг юм уу. За эсвэл жоохон өөртөөгөө цаг хугацааг өнгөрөөгөөд тийм ээ нэг юм дотгошоогоо болсон ийм хүмүүс бас сонгосон байж магадгүй харагдаад байна. Нэг талаараа болохоор өөртөөгөө илүү тийм ээ цаг хугацааг өнгөрөөж байгаа жоохон ганцаарсан ч гэдэг юм уу жоохон энэ зүйл нэг хэрэг сэтрээд эхлэхээр тийм ээ жоохон дотгошоогоо болсон хүмүүс байж магадгүй. Нөгөө талаараа нэг юм дотоод өөрөөсөө жоохон цухтаад байж магадгүй. Эсэргээрээ тийм ээ нэг юм өөрийнхөө нэг юм дотоод үнэнг олж харахгүй за нэг юм өөрийнхөө мэдрэмжийг жоохон үл тоосон ч гэдэг юм уу тийм ээ иймэрхүү байгаа хүмүүс сонгосон байж магадгүй харагдчихээн. За тэгээд 3-ын аяга маань доошоо гарч ирсэн гэхлээр ойрын хугацаанд найз нөхөрлөл ч гэдэг юм уу тийм ээ нийгмийн хүрээллийн тал дээр жоохон асуудалтай байгаа хүмүүс. Найзтайгаа жоохон үл ойлголцсон, за эсвэл ажил мэргэжлийн тал дээр тийм ээ нэг жоохон ховжи үл ойлголцол ч гэдэг юм уу тийм ээ иймэрхүү зүйлүүд гарсан. За магадгүй хосын харилцаан дээр жоохон гурдагч итгэж ч гэдэг юм уу тийм ээ оролцсон ч гэдэг юм уу. Ер нь эсвэл яг л нөгөө нэг жоохон ганцаардсан. Ойрын хугацаанд найз нөхдөдөө уулзахгүй тийм ээ жоохон ганцаардах мэдрэмжтэй ийм хүмүүс бас сонгосон байж магадгүй. За тэгээд сүүлийн хөзөр маань болохоор 7-гийн аяга гарч ирсэн гэхлээр нэг юм хийсвэр төсөөлөл болон нэг юм бодит байдал хоёроо нэг юм ялгаж салахгүй байгаа. Дотор нь жоохон нэг юм төөрцөн байгаа хүмүүс гэх юм уу. Яг ямар зам сонгохоо мэдэхгүй маш олон юм хийсвэр төсөөлөл за ингүүл дэх болов тэрийг тэгчих юм болов гэсэн нэг юм олон бодол дундаа төөрөөд яг аль нь бодит байдлын аль нь хүсэл мөрөөдлийн тийм ээ аль нь жинхэнэ гэдгийг ингээд нэг юм ялхаа болцсон. Ер нь нэг жоохон эргэлзээтэй төөрөлдөөцсөн хүмүүс бас байж магадгүй. Эсвэл хитрхи олон боломжууд гарч ирэнгүүт тийм ээ зэрэг гарч ирэнгүүт алийг нь сонгохоо мэдэхгүй байгаа ч гэдэг юм уу. За эсвэл одоо ингээд нэг юм
шинэ хүн гэдэг юм уу тийм ээ, хин нэгний нэг юм үнэнг олж харахгүй байгаа. Яг үнэн санааг нь тийм ээ. За энэ хүн үнэхээр миний талд байгаа мó? За эсвэл энэ хүн үнэхээр надтай ямар харилцаа хүсэж байгаа ч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү зүйлийг бас нэг юм ойлгохгүй, за нэг юм сонголт хийж чадахгүй ч байгаа ч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү хүмүүс бас сонгосон байж магадгүй харагдаад байна. Тэгэхээр надад бол нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийнхаа энерги шалгалтыг ингээ харахаар хайрын болон хүн хоорондын харилцаан дээр жоохон эргэлзээтэй. За хин нэгнийг хүлээж байгаа. За нэг юм жоохон удааширсан харилцаанд орцсон байж магадгүй. За тэгээд ойрын үед жоохон дотгошоогоо болсон, ганцаардсан байж магадгүй. За найз нөхөд нийгмийн харилцаанд жоохон орохгүй байгаа, ховж болсон байж магадгүй. Итгэл алдрах тийм ээ. Иймэрхүү зүйлүүд болсон байж магадгүй. За тэгээд ирээдүй сонголт тийм ээ. Нэг юм мэдрэмжийн тал дээр жоохон нэг юм тодорхойгүй, бүрхэг ч гэдэг юм уу тийм ээ. Нэг юм ойлгомжгүй мэдрэмжтэй. Ер нь ингээд бүх зүйлүүд нэг юм ойлгомжгүй байгаа. Ийм одоо мэдрэмжийг авсан хүмүүс байгаа бол ер нь л зөв группээ сонгосон байна. Надад бол ингээд бүх зүйлүүд л нэг юм ойлгомжгүй байгаа гэх юм уу. Нэг юм тодорхой биш. Өөртөөгөө танилцаад өөрийнхөө дотоод үннийг олъё гэхэлэр өөрөө ч гэсэн бас жоохон нэг юм ойлгомжгүй болцсон. Ямар нэгэн зүйлийг сонгох хэрэгтэй байхад тэрний дотроо бас төөрөлдсөн тийм ээ. Найз гэдэг байгаа хүмүүс нь яг найз муу юм уу биш юм уу ч гэдэг юм уу. За эсвэл ажил хийгээд байгаа хэрнээд энэ үнэхээр одоо ирээдүйтэй юу ч гэдэг юм уу тийм ээ. Нэг юм бүх зүйлийг нэг юм сонголт хийх гээд хийж чадахгүй, эргэлзсэн, нэг юм төөрөгцсөн энергитэй л ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Хэрвээ таны дотор яг л нэг иймэрхүү тийм ээ, яг юу хийхээ мэдэхгүй, жоохон төөрөлдсөн ийм одоо ийм энерги шалгалттай маань хэрвээ та таарж байгаа тохиолдолд та бүхэн минь цаашаага групп уншлагаа бол цааш нь үргэлжлүүлэх бүрэн боломжтой байгаа шүү. Одоо болохоор бүгдээрээ Oracle хөзрөөрөө таны сахиуснууд ер нь бол танд яг юу зөвлөж байгаа вэ? Юу гэж хэлхийг хүсэж байгаа вэ гэдэг зөвлөгөөний хөзрүүдээ авцгаая. За Oracle хөзрүүдээ бол гаргаад ирлээ. За Oracle хөзрүүдээрээ таны сахиуснууд тийм ээ танд хэлхийг хүсэж байгаа үгс гээд ингээ харахаар зүрх сэтгэлээ нээ. За зүрх сэтгэлээ нээж чадах юм бол илүү их хайрыг тийм ээ өөртөө татахад ингээд тусалнаа гэдэг утгатай ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр юу гэдгийг нэг талаараа сингл хүмүүс маань тийм ээ юм хуучин сэтгэлийн шарах, айдас ч гэдэм үү, эргэлзээ тийм ээ иймэрхүү зүйлүүдээс болоод ойрын хугацаанд жоохон өөрийгөө нээхгүй, хайрын харилцаанд нэг юм бэлэн биш тийм ээ ийм байсан бол нэг юм шинэ харилцаа гэдэг зүйл, хайр гэдэг зүйл ингээд өөрийгөө нээгээрээ магадгүй таны амьдралд тийм ээ нэг юм хайрын харилцаа ерөөхдөө нэг юм ойрын хугацаанаас орж ирэх болцсон байгааг бас сануулсан ийм хөзөр бол гарч ирж байна. За хостой хүмүүсийн маань хувьд болохоор ерөөхдөө өөрийнхөө дотоод үзэл бодол тийм ээ мэдрэмжүүдийг бас ингээд нөгөө хүндээ бас илэрхийлэх хэрэгтэйг сануулсан ийм хөзөр бол гарч ирж байна. Ер нь л нэг юм аль талтаа өөрийгөө тийм ээ баг багаар ингээд нээлттэй болгох хэрэгтэй. Өөрийнхөө зүрх сэтгэлийг нэг юм хамгаалахынхаа хажуугаар тийм ээ өөрийгөө ингээд нээх хэрэгтэй, өөрийгөө нэг юм илэн талангуу нээж хайрын харилцаанд нэг юм орох хэрэгтэй байгааг сануулсан ийм хөзөр бол гарч ирсэн байна. За тэгээ хоёр дахь хөзөр маань болохоор цаг хугацаанд даатга гэдэг утгатай ийм хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр бүх зүйл ингээд өөрийнхөө зөв гэсэн тийм ээ юм цаг хугацааныхаа дагуу ингээд өрнөдгөө тийм болохоор урсгалт нь ингээд даатгах хэрэгтэй, урсгалаар нь явуулах хэрэгтэй гэдгийг сануулсан ийм хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр яг л нөгөө нэг юм энерги шалгалтын дээр маань нэг юм жоохон удааширсан ч гэдэг юм уу тийм ээ жоохон нэг юм гацсан мэдрэмжтэй хүмүүс бас байсан. Тэнгүүд тэр хүмүүстэй болохоор хит их одоо нэг юм яарах тийм ээ хүчлэх бол хэрэггүй, хит их ингээд санаагаа зовоох хэрэггүй гэдгийг л юм сануулсан хөзөр гарч ирсэн байна. Ер нь бол ингээд юм хүсэж байгаа зүйл чинь тийм ээ яг л нэг юм ирэх хугацаандаа ингээд ирнэ. Одоогоор жоохон нэг юм цаг хугацаанд болоогүй байгаа болохоор ингээд нэг юм танд ингээд гацсан мэдрэмжийг өгөөд байгаа байхаа. Тэгэхээр аль болох төвчээртэй байх хэрэгтэй. За тэгээд ямар нэгэн одоо хариу хүлээж байгаа бол тийм ээ тэр юм үйл явцыг ингээд юм хит их хянах гэхээсээ илүүтэйгээр тийм ээ зүгээр л орхичих хэрэгтэй байх нь байна. Тэгээд төвчээртэйгээр хүлээж чадах юм бол тийм ээ яг л ирэх ёстой үедээ зөв цагтаа ингээд таны амьдралд бол орж ирнэ гэдэг ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За 3 дахь хөзөр маань болохоор агаарын орд гэдэг ийм хөзөр бол гарч ирсэн байна. Ихэр хумах тийм ээ. За жинлүүр гэдэг ийм
ордтой хүмүүс, ер нь бол юм агаарын элементтэй хүмүүс бас нэгдүгээр группийг сонгосон байж магадгүй. За эсвэл нөгөө нэг юм сингл хүмүүстээр маань гарч ирж байгаа хосын харилцаа маань юм агаарын орстой хүмүүс бас орж ирэх магадaltaй харагдаад байна л да. Магадгүй таны амьдралд тийм ээ юм агаарын элементтэй хүмүүс ер нь бол ойрын хугацаанд орж ирж магадгүй гэдгийг сануулсан ийм хөтөр бол гарч ирсэн байна. За хоёр дахь оракл хөтрүүд маань болохоор доороос нь эхлээд тайлбарлчихъя. За Тэнгэрээс ингээд үд тийм ээ зөөлөн ингээд бууж ирэх нь таны ингээд нэг юм сахиус ингээд таныг ингээд хайраар ивэж ийна гэсэн утгатай ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр надад болохоор юу гэдгийг та бол ерөөсөө ингээ ганцаараа биш ээ. Тийм ээ. Ойрын үед жоохон нөгөө нэг юм энерги шалгалтын дээр харагдаад байсан жоохон ганцаардах ч гэдэм үү. Тийм ээ. Иймэрхүү мэдрэмж аваад байгаа хүмүүстээр маань илүү тохирсон мессеж байгаа юм шиг санагдаад байна. Та бол ерөөсөө ганцаараа биш тийм ээ. Таны хажууд таныг хамгаалж байгаа сахиусууд тийм ээ. Дээд хүүч нэг юм хамгаалагч. За нэг юм орчлон ертөнцийн дэмжлэг тийм ээ. Нэг юм аз ч гэдэм үү. Тийм ээ. Ийм зүйлүүд бүх зүйлүүд ингээ таны хажууд байгаа. Тийм ээ, сүүлийн үед жоохон эргэлзээл, ганцаардаал тийм ээ, ийм мэдрэмжүүд ингээ байсан бол таны хажууд хайр, хамгаалал тийм ээ, ингээ бүх зүйл ингээ таныг ингээ хүрээлж байгаа шүү гэдгийг сануулсан ийм хөзөр бол гарч ирсэн байна. За тэгээд хоёр дахь хөзөр маань болохоор таны сахиуснууд бол танд таны давж туулах тийм ээ чадах ийм сорилыг бол өгдгөө гэдэг ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр одоо жоохон нэг юм бэрхшээлтэй тийм ээ одоо жоохон нэг юм хүлээлттэй сэтгэлийн дарамттай ч гэдэг юм уу тийм ээ нэг юм давааг ингээд давах гад айгу хэцүү санагдчихж байгаа бол энэ давааг бол та хангалттай тийм ээ өөрийнхөө хүчээр ингээд давж чаднаа. Яг энэ зүйлийг ингээд энэ одоо нэг юм хэцүү байгаа зүйлийг ингээд давчхал юм бол шийдчихэл юм бол илүү хүчрэхэг, илүү ухаалаг тийм ээ та өөрийгөө ингээд олж нээнэ. Тийм байдлаар өөрийгөө ингээд олж харнаа гэдэг ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол таны сахиуснууд тийм ээ энэ зүйлийг давж гарсны дараа та илүү мундаг тийм ээ илүү сайн сайхан гэрэлт ирээдүй ингээд таныг хүлээж байгаа учраас төвчээртэйгээр одоогийн нэг юм нөхцөл байдлаас гарахыг сануулсан ийм хөзөр бол гарч ирж байна. За тэгээд 3 дахь хөзөр маань болохоор байгалийн гоо үсгэлэн тийм ээ байгальд ингээд таны ингээ хайж байгаа гоо үсгэлэн ингээд байгальд илүү ингээд нэг юм тантай ойр тийм ээ байна гэдэг ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Байгальд гоо үсгэлэн байгальд одоо тантай хамт цуур атж байна гэх юм уу. Ер нь бол юу гэдгийг яг л одоо агаарын орд энд ингээд байгаль тийм ээ агаар салхич гэдэг юм уу. Ер нь ойрын хугацаанд нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань байгальд гарахыг айгүйх зөвлөсөн ийм хөзөрл юм шиг надад санагдлаа. Байгальтай илүү ойр байх тийм ээ нэг юм аялах, салхинд гарах угаасаа 100 болцсон байна тийм ээ. Мод усны дэргэд ингээд байх юм бол нэг юм тайван илүү нэг юм сэтгэлийн амар амгалан байдлыг бас ингээд нэг юм мэдрэх тийм ээ боломж гэдэг зүйл бол байгаа гэдэг сануулсан ийм хөзөр гарч ирж байна. Магадгүй нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань өөртөө бас агаарын элементтэй болохоор илүү нэг юм байгальд гарах юм бол нэг юм тайван байдлыг мэдэрдэг ч гэдэг юм уу тийм ээ. Нэг юм агаар салхих гэдэг зүйлээс нэг юм өөрийнхөө энергийг нөхдөг гэдгийг ийм сануулсан утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр надад бол энэ 6 хөзрөө ингээ харах юм бол таны сахиуснууд бол танд тийм ээ таныг ингээд хамгаалж байгаа, дэмжиж байгаа шүү. За одоогийн ингээд сорилыг ингээд давж гарах тийм ээ хангалттай хүч бол ингээд чамд байгаа шүү. За дээрэс нь өөрийнхөө зүрх сэтгэлийг хаах биш тийм ээ багаар ерөөхдөө өөрийгөө нээх хэрэгтэй. Хайр болон тийм ээ хүн хоорондын харилцааны тал дээр тийм ээ ингээд энерги бол ингээд идэвхжиж байгаа шүү. За тэгээд байгальд гарах юм бол тийм ээ илүү тайван байдал ингээд танд авчрах болно. За тэгээд хамгийн гол мессеж бол ягаад ч юм гэдэггүй надад бол энэ цаг хугацаа гэдэг зүйлэл юм шиг санагдаад байна. Илүү төвчээртэй байгаад тийм ээ илүү одоо гэдгийг альва зүйлийг өөрийн цаг хугацаанд нь ингээд өрнүүлэх хэрэгтэй. Хит их одоо өнгөрсөнтэй зуралдах ч гэдэг юм уу тийм ээ хит их ирээдүйн талаар санаа зовох ч гэдэг юм уу тийм ээ ингэх биш яг одоо байгаа цаг хугацаанд илүү амьдрах хэрэгтэй. Одоо байгаа цаг хугацаанд тийм ээ илүү одоо нэг юм эргээр илүү нэг юм тайвширсан итгэл найдвар гэдэг зүйлээ одоо нэг юм бий болгох хэрэгтэйг л сануулсан ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Одоо болохоор бүгдээрээ тарот хөзрөөрөө
гол одоо зөвлөгөөнийхөө хөзрүүдийг гаргаж авцгаая. За таарад хөзрөөрөө нэгдүгээр группийнхэнд маань тийм ээ гол одоо мессеж нь юу юм бэ? Гол одоо сахиусны зөвлөгөө нь юу юм бэ гэдээ ингээ харахаар хамгийн ихэнд болохоор King of Wands маань гарч ирсэн тийм ээ. Хааны саваа маань гарч ирсэн байна. Тэгэхээр илүү өөртөө ихтэй байх хэрэгтэй. Нөгөө нэг юм хийх гээд сонголт хийх гэж чадахгүй байгаа тийм ээ. Тэр сонголтыг хийх хэрэгтэй. Илүү нэг юм шийдэмгий байх хэрэгтэй гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирж байна. Нөгөө нэг юм өөрийнхөө удирдах тийм ээ удирдагч нэг юм чадварыг гаргах хэрэгтэй. Нөгөө нэг юм хүссэн зүйлдээ хүрэх тийм ээ тэр нэг юм зориг, төвчээр тэр нэг юм шийдэмгий байдал гэдэг зүйлээ ерөөхдөө гаргах хэрэгтэйг сануулсан ийм хөзөр бол гарч ирж байна. Нөгөө л нэг юм айдас, нөгөө л нэг юм өнгөрсөн ч гэдэг юм уу тийм ээ ийм зүйлдээ төвлөрөх биш, ирээдүй нөгөө нэг юм зориг тийм ээ нөгөө нэг юм өөрийнхөө ур чадвар гэдэг зүйл дээр илүү төвлөрөөд илүү нэг юм шийдэмгий өөртөө илүү ихтэй байх хэрэгтэй гэдгийг л сануулсан хамгийн ихний хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр өөрийнхөө амьдралын тийм ээ одоо удирдах тийм ээ нэг юм жолоог ингээд өөрөө одоо атгах хэрэгтэй гэдгийг л юм сануулсан хөзөр бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт хоёр дахь хөзөр маань болохоор тааврын хөзөр. Ер нь бол юм цамхагийн хөзөр маань бол гарч ирсэн. Тэгэхээр яах ярахгүй одоогийн нэг юм гацсан тийм ээ одоогийн нэг юм хуучин зүйлүүдээ ингээд ер нь бол нурж унахыг сануулсан хөзөр бол гарч ирж байна л да. Нөгөө нэг юм хуучин худал итгэл үнэмшилч гэдэг юм уу тийм ээ. За магадгүй таны амьдралд одоо нэг юм гинтийн өөрчлөлт гэдэг зүйл бол гарнаа. За нөгөө нэг юм сахиуснуудын маань сануулад байгаа тийм ээ. Нөгөө нэг юм даваа, нөгөө нэг юм бэрхшээл гэдэг зүйл бол ингээд байгаа. Энэ зүйлийг бол та бол хангалттай ингээд тийм ээ давж гарч чаднаа. Одоо жоохон ингээд хэцүү, одоо жоохон нэг юм аимшигтай ч гэдэм үү тийм ээ. Ийм хэцүү санагдаж байгаа ч гэсэн энэ зүйлийг ингээд давж гарах хүч гэдэг зүйл нь бол танд байна. Дотоод зориг гэдэг зүйл тийм ээ шийдэмгий өөртөө итгэл гэл бүх зүйл танд байгаа. Тэгэхээр энэ одоогийн энэ нэг хүнд зүйлийг та бүхэн маань давж гарч чадсанаар таны амьдралд энэ шинэ боломж гэдэг зүйл тийм ээ шинэ боломж, итгэл найдвар гэдэг ингээд бүх зүйл ингээд таны амьдрал ингээд ард нь ингээд байгаа гэдгийг сануулсан ийм хөзрүүд гарч ирж байна л да. Тэгэхээр хит их хуучин зүйлдээ ингээд нэг юм орооцолдоод тийм ээ шинэ эхлэлээс ингээд айгаад ээж болохгүй. Шинэ эхлэлээс ерөөсөө бити агаарай. Эрсдлээс ерөөсөө бити зүхтаарай тийм ээ. Амьдралд ингээд танд ингээд юм шинэ боломжийг, шинэ хаалгыг тийм ээ нэг юм зоригтойгоор ингээд нээгээд альва зүйлийг шинээр эхлүүлэх хэрэгтэй гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр магадгүй ажлын тал дээр тийм ээ шинэ ажилд орох. За эсвэл хэн нэгэнтэй хамтарч шинэ бизнестэй болох ч гэдэм үү тийм ээ. За эсвэл одоо юу гэдгийг хуучин сэтгэлийн шархаа хаагаад шинэ хайрын харилцаанд орох. За одоо байгаа харин одоо нэг хосын харилцаанда тийм ээ шинжлэлт гэдэг зүйлийг хийснээр илүү ингээд юм шинээр тийм ээ бие биендээ татагдах. Одоо ингээд хосын харилцааг ингээд шинээр эхлүүлэх гэдэг юм уу тийм ээ. Эдгээр зүйлд ингээд бэлэн байх хэрэгтэй. Энэ нэг юм өөрчлөлт шинжлэлт гэдэг зүйлийг сонголт гэдэг зүйлийг хийх хэрэгтэй байгааг л сануулсан хөзөр гарч ирж байна. Тэгэнгүүт эдгээр одоо нэг юм даваага тийм ээ та бүхэн маань давч чадах юм бол шинэ зүйл рүү ингээд орж чадах юм бол таны амьдралд шинэ боломж гэдэг зүйл, шинэ эхлэл гэдэг зүйл ингээд ойрхон байна. За нэг талаараа зоосны хөзөр гэдэг утгаараа тийм ээ ажил, санхүүгийн тал дээр нөгөө нэг жоохон эргэлзээд байсан тийм ээ асуудалтай байсан зүйлүүд маань юм боломж гэдэг зүйл бол гарч ирнэ. За магадгүй шинээр ажил эхлүүлэх тийм ээ энэ зүйлүүд маань ингээд илүү бодтойгоор, илүү тогтвортойгоор тийм ээ юм багаар ингээд нэг юм урагшилсан үр дүн ахиц гэдэг зүйлийг бол танд авчирнаа. Тэгэхээр таны сахиуснууд бол тийм ээ энэ ирж байгаа энэ боломжийг анзаарахыг тийм ээ зөвлөж гин илүү боломж байгаа шүү. Шинээр эхлэх тийм ээ нэг юм хангалттай танд ийм хүч боломж бодит байдал тийм ээ ийм зүйлүүд бол байгаа шүү гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирж байна. За тэгэнгүүт хамгийн сүүлд нь болохоор дөрвийн саваа маань гарч ирсэн. Тэгэхээр таны амьдралд таны тайван байдал, тогтвортой байдал, гэр бүл тийм ээ өөрийн одоо нэг юм аюулгүй орчин гэдэг юм уу тийм ээ энэ зүйлийг ингээд таны хажууд ингээд байна шүү. Тийм ээ гэр орон таны дотны хүмүүстэй ингээд анхаарах хэрэгтэй. За ажил амжилт гэдэг зүйл ингээд таны хажууд байна. За магадгүй одоо юу гэдгийг эдгээр зүйлүүдийг ингээд туулаад аваад гарсны дараа тийм ээ нэг юм баяр тэмдэглэж байгаа юм шиг нэг юм амжилт гэдэг зүйлээ тийм ээ та өөрөө хүлээн зөвшөөрөх, өөрөө өөртөө илүү нэг юм тайван байдлыг
илүү доктортой байдлыг ингээд нэг юм цогцлох бүрэн боломжтой, таны хажууд илүү ингээд нэг юм ихтгэл даахуйц хүмүүс нь үлдсэн тийм ээ, гэр бүл, найз нөхдийн одоо харилцаанд нөгөө нэг юм тийм ар өрөөр муулсан ч гэдэм үү тийм ээ, нэг юм ойлгомжгүй эдгээр хүмүүсийг ингээд нэг юм орхиж чадсанаар таны хажууд илүү цөөн төрлийн ч гэдэм үү тийм ээ, илүү доктортой найз нөхөд, гэр бүл, таны нэг юм тайван тухтай ийм орчин таныг бол ингээд хүлээж байна гэдгийг ийм сануулсан хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол өөрийгөө нэгт тавих хэрэгтэй. Өөрийнхөө аюулгүй байдал, өөрийнхөө энэ тайван байдлыг бүрдүүлэхийн тулд одоогийн энэ саад бэрхшээлүүдийг тийм ээ ингээд нэг нэгээр нь туулах хэрэгтэй л гэдгийг сануулсан ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр надад нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийнхаа ерөнхий бүх хөзрүүдийг ингээ харахаар одоо нэг юм одоогийн ингээ байдлыг харахаар нэг юм өнгөрсөн хугацаанд тийм ээ хит их хүлээсэн, за бусдын шийдвэрийг харсан, өөрийнхөө мэдрэмжийг жоохон нуусан, төөрөгдсөн тийм ээ, эргэлдсэн. За тэгээд зарим харилцаа ч гэдэм үү, нөхөрлөл тийм ээ, иймэрхүү зүйл жоохон урам хугарсан байж магадгүй. Гэхдээ таны шинэ амьдрал тийм ээ, таны амьдрал ингээд шинэ боломж гэдэг зүйл ингээд нэгдэж байна. Одоо энэ юм хуучин бодол, хуучин холбоо тийм ээ, хуучин хоссын харилцаа ч гэдэм үү, энэ юм нөхцөл байдлууд ингээд нэг юм ард үлдэх хэрэгтэй. Эдгээр зүйлүүдийг ингээд юм барьж үлдэх шаардлагагүй. Илүү нэг юм шин одоо харилцаа, шин одоо найз нөхөд, шин ажил ч гэдэм үү тийм ээ, шин зорилго эдгээр зүйл рүү ингээд нэг юм урагшлах хэрэгтэй л гэдгийг сануулсан хөзрүүд бол гарч ирсэн. Таны амьдралд бол ингээд шинэ боломж, эхлэл тийм ээ, илүү доктортой байдал, илүү амар амгалан тийм ээ, өөртөө ихтэй байдал бүх зүйлүүд ингээд таны хажууд бол байгаа, таны ирээдүйд бол байна. Тэгэхээр эдгээр зүйлүүд рүү орохдоо таны сахиуснууд ч гэсэн таныг ингээд хамгаалж байгаа, таны дэргэд байгаа. За одоо жоохон хэцүү санагдаж байгаа ч гэсэн таны энэ бэрхшээл, энэ давааг тийм ээ, таны сахиуснууд танд илүү сайхныг одоо хүртээхийн тулд таны амьдралд тийм ээ, энэ одоо нэг юм жижиг саад бэрхшээлийг бол бий болгож байгаа. Дээрээс нь энэ саад бэрхшээлийг та өөрөө хангалттай давах эрч хүч гэдэг зүйл маань бол байгаа шүү гэдгийг л сануулсан ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр нэгдүгээр группийнхны маань сахиуснууд бол гол мессеж нь өнгөрснийг тийм ээ тавьж явуулах хэрэгтэй. Өнгөрсөн зүйлийг тавьж явуулах, хэд их одоо өнгөрсөн зүйлтэй чаргууцалдахгүй байх, хэд их өөрийгөө тийм ээ айдсаараа болоод ингээд нэг юм хуучин зүйлтэй нэг юм сэтгэл ханамжгүй ажил, сэтгэл ханамжгүй тэр нэг юм харилцаа тийм ээ, нэг юм хосынч бай, найз нөхдийнч бай, ингээд нэг юм зүйлүүдэд ингээд нэг юм өөрийнхөө энергийг зарцуулах хэрэггүй. Айдсаасаа болоод одоогийнхоо энэ байдалд ингээд байгаад ах шаардлагагүй. Ирээдүгөө ингээд нэг юм илүү зоригтойгоор, илүү нэг юм зоримог шийдэмгийгээр тийм ээ урагшлах хэрэгтэй л гэдгийг сануулсан ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За ингээд нэгдүгээр группийн маань бол уншлага дуусч байна. За дараагийн уншлага хүртэл баяртай дурсамж таратайлаа. Хоёрдугаар группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За хоёрдугаар группийнхаа хамгийн ихний асуулт буюу одоогийн асуудал тийм ээ, ерөөхдөө юу нэг болж өгөхгүй байгаа билээ. Одоо яг юун дээр санаа илүү их зовоод байгаа билээ гэдэг ийм асуулт байгаа. За тэгэнгүүт энэ асуултан дээр гарч ирсэн хөзрүүдээ ингээ харах юм бол за ер нь хосын харилцаа, за магадгүй гэр бүл ч гэдэм үү тийм ээ, энэ харилцаан дээр жоохон асуудалтай байгаа хүмүүс. За эсвэл ирээдүйн сонголттой холбоотой, за эсвэл гэр бүлтэй холбоотой тийм ээ, сэтгэл хөдлөлтэй холбоотой ерөөдөө жоохон асуудалтай байгаа хүмүүс хоёрдугаар группыг сонгосон байж магадгүй харагдаад байна. Гаднаасаа ингээ харахаар бүх зүйл айгүй хэвийн харагдаж байгаа ч гэсэн дотроо айгүй юм тодорхойгүй байдлуудтай, үл ойлголцолтой тийм ээ, хоорондоо нэг юм тааш тохирохгүй, яриа нэг юм хоорондоо ярилцаад нэг үр дүн харагдахгүй ч гэдэг юм уу тийм ээ, эсвэл бүр хоорондоо ярилцахгүй байгаа ч гэдэг юм уу тийм ээ, иймэрхүү хүмүүс бас сонгосон байж магадгүй харагдаад байна. За тэгээд гарч ирсэн хөзүүдээ би болохоор нэг нэгээр нь ихлэ сайн тайлбарлая гэж бодож байна. За хамгийн ихэнд болохоор
харилцааны тал дээр яг харахгүй л хосын харилцааны тал дээр жоохон үл ойлголцолтой за магадгүй жоохон хөрсөн мэдрэмж бас аваад ээж магадгүй за эсвэл холдсон мэдрэмж гэдэг юм уу тийм ээ за нэг талаараа ерөөсө холбоо эсвэл тасарсан байж магадгүй холбоогүй байгаа за эсвэл үнэхээр ингээд хамт байгаа ч гэсэн бие биенээсээ жоохон хөндөрөөд холдсон мэдрэмжийг аваад ээж магадгүй за нэг тал нь ингээд хичээгээд байгаа хэрнээ нэг тийм эвлэрч чадахгүй байгаа хоорондоо ойлголцож чадахгүй байгаа тийм ээ ер нь нэг юм зарим хүмүүсийн хувьд жоохон салалт за зай барих за эсвэл энэ харилцааны тал дээр жоохон нэг юм тодорхойгүй байдал бас мэдрэгдээд иж магадгүй харагдчихээн. За тэгээ хоёр дахь хөзрөө ингээ харах юм бол нэг юм дотор сэтгэлтэй тийм ээ дотоод ингээд мөн чанартай болохоор аз жаргал, доктортой харилцаа, гэр бүл тийм ээ нэг юм урт хугацааны харилцаа холбоог ингээд хүсээд байгаа хэрнээ тийм ээ нэг юм жинхэнэ хайрын мэдрэмжийг хүсээд гэр бүлээ илүү доктортой байхыг хүсээд хоорондын харилцаагаа ингээд нэг юм авж үлдэх гэж халтгаж үлдэх гэж ерөөхдөө айгу хичээж байгаа гэдэг утгатай хөзрөл гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол нэг юм хамт байхыг айгүй хүсэж байгаа хэрнээ нэг л ингэ болж өгөхгүй байгаа нэг л нэг юм урагшилж өгөхгүй байгаа байж магадгүй харагдаад байна. Тэгэхээр ер нь бол таны хүсэл болон бодит байдал хоёр хоорондоо айгүй юм зөрчилдөд байгаа хүмүүс бас сонгосон байж магадгүй харагдчихээн. За тэгээд яг тэрийг манд батлаад 3 дахь хөзөр маань бол яхах аргагүй л гэр бүлийн дотоод уур амьсгал нэг л болж өгөхгүй гэр бүлийн нэг юм үйл ойлголцол тийм ээ харилцааны тал дээр жоохон тогтворгүй биенийхээ нөгөө нэг юм төшиг тулгуур болох хэвээр байтал тийм ээ нэг юм хамт байгаад байгаа хэрнээл ганцаараа зүтгээд байгаа юм шиг тийм ээ нэг ийм мэдрэмжийг аваад байгаа орон гэр амьдрах орчин жоохон асуудалтай хүмүүс бас байж магадгүй шууд утгаараа тийм ээ юу гэдгийг заавал хосын харилцаанд асуудалтай биш ч гэсэн за нэг юм амьдрч буй орчин нэг болж өгөхгүй за нэг байр савтаа болох гэж бас болж өгөхгүй байгаа ч гэдэг юм уу тийм ээ иймэрхүү байж магадгүй за тэгээд одоо байгаа хосын харилцаан дээр жоохон эргэлзээд байгаа хүмүүс бас сонгосон байж магадгүй харагдчихээн. За тэгээд дөрөвт хөзөр маань болохоор яг ямар зам сонгох ёстой вэ? За үнэхээр энэ харилцааг үргэлжлүүлэх ёстой юу? Эсвэл өөрчлөгдөх ёстой юу? Тийм ээ урагшлах ёстой юу? За ирээдүгөө ер нь бол яаж харах ёстой вэ гэдэг энэ тал дээр бас жоохон санаан зовж байгаа хүмүүс сонголт хийсэн байж магадгүй харагдчихээн. 2 дугаар группийг. За тэгээд сүүлийн 5 дахь өдрөө ингээ харахаар нэг талаараа 2 дугаар группийг сонгосон хүмүүс та өөрөө жоохон сэтгэлээ нуудаг гаднаа ингээ тайван харагдах гэж тийм ээ бусад хүмүүс ингээ юуж болоогүй юм шиг ингээ айгу хичээж байгаа хүмүүс тэгсэн хэрнээ дотроо маш их зүйлийг мэдэрч байгаа маш их юм хэцүү мэдрэмжтэй тийм ээ ерөөхдөө ийм байж бас магадгүй харагдаад байна сэтгэлээ бүрэн илэрхийлж чадахгүй ч гэдэг юм уу тийм ээ та эсвэл тантай холбоотой эрэгтэй төрлийн хүн маань бас эрдийн нэг юм өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхгүй иймэрхүү бас байж магадгүй харагдаад байна. Тэгэхээр надад бол 2 дугаар группийн гол асуудлууд гэдэг ингээ харалтах юм бол харилцааны тал дээр жоохон асуудалтай байгаа. Хоорондоо нэг сайн ойлголцож өгөхгүй байгаа. За хувийн тал дээр өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг бас бүрэн илэрхийлж чадахгүй байж магадгүй. За тэгээ гэр бүл доктортой байдлын тал дээр жоохон санаа зовноод байгаа, асуудалтай байгаа. Ирээдүйн сонголтоо хийх гээд яг ингээд нэг юм урд нь тийм ээ. За үнэхээр урагшлах уу? Энийг сонгох уу, тэрийг сонгох уу гэдэг юм нэг юм сонголтоо хийх гээд чадахгүй байгаа ч гэдэг юм уу тийм ээ. За дээрэс нь дотроо ингээд нэг юм хайр, илүү юм урт хугацааны харилцаа гэдэг зүйлийг хүсэж байгаа ч гэсэн нэг юм тэр нэг юм санснаар нь болж өгөхгүй байгаа хүмүүс. Ер нь бол 2 дугаар группыг сонгосон байж магадгүй харагдаад байна. Ерөнхий энергийг нь харах юм бол би үнэхээр энэ харилцаанд аз жаргалтай байна уу? Аз жаргалтай байж чадах уу? Би энэ харилцааг сонгох юм бол үргэлжлүүлэх юм бол ер нь ямар ирээдүйн намайг хүлээж байгаа вэ гэдэг юм тийм ээ. Иймэрхүү асуудалтай хүмүүс 2 дугаар группыг сонгосон байж магадгүй харагдаад байна. Тэгэхээр ер нь бол 2 дугаар группыг гэр бүл хосын харилцаан дээр жоохон асуудалтай энэ талаараа айгүйх зүйлийг бодож байгаа хүмүүс л сонгосон байх магадлалтай харагдаад байна. Хэрвээ та үнэхээр яг ийм асуудлуудтай байгаа бол цааш нь үргэлжлүүлээ сахиусныхаа зөвлөгөөг сонсоорой. За 2 дугаар группийнхэнд маань хэрэгтэй Oracle хөзрөөсөө бол өгнүүдээ бол гаргаад ирлээ. Таны сахиуснууд тийм ээ танд ер нь бол ямар зөвлөгөө өгж байгаа вэ гэдэг ийм асуултын дагуу Oracle хөзрөө бол гаргасан. За тэнгууд хамгийн ихний хөзөр маань болохоор нөгөө нэг энэ асуудлууд дээр тийм ээ нөгөө ямар сонголт хийх вэ гэдэг нэг юм гацаад байгаа ч гэдэм сонголтоо хийж чадахгүй байгаа хүмүүс бас энэ
карт илүү тохиромжтой харагдаад байна л да. Ер нь бол асуултуудаа тийм ээ энэ асуултуудынхаа хариултыг ингээ өөрийнхөө дотоод сэтгэл мэдрэмжээс ингээд асуух хэрэгтэй гэдэг ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь та өөрөө энэ асуулт энэ нэг юм эргэлзээд байгаа тийм ээ энэ зүйлийнхаа хариуг та өөрөө ингээд мэдж байгаа гаднаас ингээд хайх гэхээс илүүтэйгээр тийм ээ өөрийн зүн совин өөрийн нэг юм дотоод мэдрэмж гэдэг зүйл маань аль хэдийн ингээд нэг юм танд хилээд байгаа гэдгийг л сануулсан хөзөр бол гарч ирсэн байна. Магадгүй та өөрөө тэр нэг юм үнэн гэдэг зүйлийг тийм ээ мэдсэн хэрнээ тэр асуултынхаа хариултыг мэдсэн хэрнээ тэрийг нэг юм олж харахгүй байгаа бас байж магадгүй гэдгийг сануулсан ийм хөзөр бол гарч ирж байна. За тэгээд хоёр дахь хөзөр маань болохоор хайр чамайг энэ бүхнийг даван туулахад тусалнаа гэдэг утгатай хөзөр бол гарч ирж байна. За тэгэхээр ер нь нөгөө нэг юм хосын харилцаатай тийм ээ асуудлуудтай байгаа хүмүүстээр маань бас энэ одоо карт илүү одоо тохирохоор харагдаад байна. Тэгэхээр энэ нэг юм хосын харилцаан дээр тэр нэг юм айдас, уур хилэн, эргэлзээнээс те илүүтэйгээр тэр нэг юм хайр, инрэл, зөөлөн мэдрэмж, хоорондын нэг юм ойлголцол гэдэг зүйл маань энэ хосын харилцааг ингээд аварч чаднаа тийм ээ энэ асуудлуудыг ингээд шийдэх гол хүч нь бол ингээд хайр, инрэл, ийм зөөлөн мэдрэмж шүү гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань хосынхаа харилцаан дээр илүү нэг юм зөөлнөөр илүү нэг юм хоорондоо ярилцсан, ойлголцсон тийм ээ нэг юм хайр байгаа юм чинь энэ хайраараа энэ асуудлуудыг хамтдаа давж гарч чадна гэдгийг сануулсан ийм хөзөр бол гарч ирсэн байна. За тэгээд 3 дахь хөзөр маань бас яг л нэгдүгээр групптэй адилхан ийм хөзөр бол гарч ирсэн байна. Байгальд очих хэрэгтэй тийм ээ өөрт байгаа нэг юм сөрөг бодлуудыг нэг юм энерги цэвэрлэх хэрэгтэй гэдэг утгатай хөзөр гарч ирсэн байна. Магадгүй нөгөө нэг 100 эхэлсэн байгаа болохоор бас ингээ группууд дээр маань сахиуснууд маань тийм ээ ерөөхдөө нэг юм энерги цэвэрлээд нэг юм тайван агаар салхинд тийм ээ гарахыг бас сануулсан ийм хөзрүүд айгүйх гарч ирээд байгаа бох гэж би бодож байна. Тэгэхээр ер нь бол нэг юм сэтгэл санааны дарамт ч гэдэг юм уу тийм ээ энэ хүнд энерги бухимдал тийм ээ эдгээр зүйлийг ингээ тайлахын тулд сайхан агаар салхинд нэг жоохон амраад байгальтай илүү ойр байхыг л ер нь сануулсан хөзөр бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт баруун гар тал дээр маань болохоор хамгийн ихэнд маань болохоор тойрог мөчлөг гэдэг утгатай ер нь ийм хөзөр бол гарч ирсэн байна. Хувь тавилан за үүлийн өөр тийм ээ ямар нэгэн зүйл ингээд төгсөж гинөө. За тэгээд шинэ зүйл ингээд эхэлж байгаа гэдэг утгатай ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр нөгөө нэг юм асуудлууд нөгөө нэг юм болж утгагүй байгаа зүйлүүд маань одоо л ингээд дуусж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо илүү ингээд шинээр эхлэх тийм ээ амьдралын нэг ингээд нэг үе шат ингээд дуусж байгаа. За магадгүй нөгөө асуудлууд маань тийм ээ ингээд дуусж байгаа. Шинээр эхлэх шинэ боломж гэдэг зүйлүүд бол таны амьдрал бол одоо ингээд ирж байна. Тэгэхээр зарим зүйлсүүдийг ингээд тавьж явуулах хэрэгтэй. Зарим зүйлүүдийг сэтгэлийн тэр нэг юм дарамт тийм ээ хит их бодол ачаа гэдэг зүйлүүдийг бас тавьж явуулж ийж илүү ингээд нэг юм хөнгөн мэдрэмжтэйгээр урагшлахыг сануулсан хөзөр бол гарч ирсэн байна. За тэгээд хоёр дахь хөзөр маань болохоор сорилтууд гэх юм уу тийм ээ сорилтууд гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Шийдвэр гаргах хэрэгтэй. За тэгээд өөрийнхөө дотоод эдгэрэл гэдэг зүйл дээрээ тийм ээ ажиллах хэрэгтэй гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр яхааргүй л нөгөө нэг юм таныг зовоогоод байгаа тэр асуудлын одоо үндсэн тийм ээ гадна одоо хин нэгэн ч гэдэг юм уу тийм ээ одоо гадаад орчин гадаад өөр хүнд гэх юм уу тийм ээ ийм гэхээс илүүтэйгээр өөрийнхөө дотоод сэтгэлд байгаа тэр нэг юм сэтгэлийн шарах тэр нэг юм айдас тэр нэг юм бугалсан зүйл эргэлзээ тийм ээ эдгээр зүйлүүдийг ингээд нэг юм эдгэх хэрэгтэй өөр дээрээ илүү нэг юм цаг завыг гаргах хэрэгтэй гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирж байна. За тэгээд сүүлийн хөзөр маань болохоор үгүй гэдэг утгатай хөзөр гарч ирж байна л да. Ерөнхийдөө одоохондоо цаг нь биш ээ гэдэг ийм утгатай хөзөр бол гарч ирж байна. Надад энийг хараад ийм жижиг мессеж орж ирж байгаа болохоор магадгүй хосын ярилцаан дээр за ерөөдөө ингээл дуусах чи ингээл болчих гэдэг юм уу ингээд эсвэл ямар нэгэн зүйл дээр ингээд нэг бууж өгөхгүй тийм ээ иймэрхүү мэдрэмжтэй байсан бол ерөөдөө одоохондоо бууж өгөх цаг нь бол биш шүү гэдгийг бас сануулсан байж магадгүй харагдаад байна. Тэгээд энэ одоо хөзрийн маань тийм ээ гол утга учирыг ингээ харах юм бол ерөөдөө яарах хэрэггүй өөрийгөө нэг юм хүчлээлтэй заавал нэг ингээ нэг юм шахах шаардлагагүй. За тэгээд
ирээдүй гэдэг зүйл тийм ээ боломж гэдэг зүйл бол маш их байгаа. Тэгэхээр яг одоо ингээд энэ цаг хугацаанд ингээд боломжгүй байгаа ч гэсэн ирээдүйд бол бүх зүйл ингээд боломжтой шүү гэдгийг сануулсан ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр Oracle хөзрүүдийнхаа утгуудыг ингээ харах юм бол таны сахиуснууд танд бол ерөөдөө өөрийнхөө дотоод дуу хоолой гэдэг зүйлийг бол тийм ээ маш сайн сонсхийг сануулсан хөзрүүд бол гарч ирсэн байна. За тэгээд өнгөрсөн шарах тийм ээ өөрийгөө ерөөдөө маш сайн эдгэх хэрэгтэй. За тэгээд хайр гэдэг зүйл бол тийм ээ таны нэг юм дотоод эргэлзээ, айдас гэдэг зүйлээс илүү хүчтэй шүү гэдгийг бас сануулсан хөзрүүд гарч ирсэн. За тэгээд зарим зүйл одоохондоо нэг юм цаг хугацаанд биш тийм ээ байж магадгүй. Гэхдээ ирээдүйд бол боломж гэдэг зүйл нөгөө нэг юм зөв цаг хугацаа нь бол ирнэ. За тэгээд одоо энэ нэг юм асуудлууд бол тийм ээ ерөөхдөө ингээд хаагдж байна, дуусж байна. Шинэ хаалга бол ингээд нэгдэж байгаа гэдгийг л ер нь сануулсан хөзрүүд бол гарч ирж байна. Тэгэхээр 20 дугаар группыг сонгосон хүмүүсийн маань тийм ээ сахиусны зөвлөгөө гэдэг ингээд харах юм бол та бол ерөөсөө юу гэдгийг дуусаагүй, та бүх зүйлийг ингээд алдаагүй тийм ээ амьдрал одоо ингээд үргэлжилдгээрээ үргэлжлэн. За дээрэс нь илүү зөв боломж, илүү зөв хаалга нэгдсэн тийм ээ шинэ ингээд мөчлөг рүү ингээд шилжиж байна. Тэгэхээр аль болох төвчээртэй байгаад өөрийнхөө зүрх сэтгэлийг дотоод дуу хоолойг маш сайн сонсох хэрэгтэй. За тэгээд зөв цаг нь болох үед тийм ээ бүх зүйл ингээд өөрийнхөө зөв байранд, зөв голдролд ингээд орно л гэдгийг сануулсан ийм хөзрүүд бол та бүхэн дээр маань бол гарч ирсэн байна. За одоо болохоор бүгдээрээ тарот хөзрөөрөө энэ сахиусныхаа гол зөвлөгөөний хөзрүүдийг гаргаж ирцгээе. Гол шийдэл тийм ээ. За сахиусны маань гол зөвлөгөөнийхөө хөзрүүдийг бол гаргаад ирлээ. За тэнгуут эдгээр 5 хөзрөө ингээ харах юм бол надад бол үнэхээр одоо ийм хүчтэй энергитэй хөзрүүд бол гарч ирсэн байна л да. Ер нь ингээд нэг юм өөрийн үн цэнийг тийм ээ маш сайн үнэлэх хэрэгтэй, шийдэмгий байх хэрэгтэй, өнгөрснөө ингээд нэг юм орхиж урагшлах хэрэгтэй л гэдэг утгатай ийм энергийн хөзрүүд бол гарч ирсэн харагдаад байна. Хамгийн ихэнд маань ингээд хатны сэлэм, за хатны саваа хоёр маань бол гараад ирсэн. Тэгэхээр та ингээд нэг юм үнэнтэй нуурт болох хэрэгтэй. Сэтгэл хөдлөөсөө илүү тийм ээ логикоор хандах хэрэгтэй. Логикоор ингээд альваа зүйлийн бодит байдлыг тийм ээ дүгнэх хэрэгтэй, бодох хэрэгтэй. За өөрийнхөө хэл хязгаар гэдэг зүйлийг тийм ээ хүчтэйгээр тавих хэрэгтэй. Өөрийнхөө үн цэн гэдэг зүйлийг ингээд нэг юм хамгаалах хэрэгтэй гэдэг утгатай ийм хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр таны сахиуснууд бол хин нэг нь таныг ингээд эргэлзээнд оруулаад тийм үү тийм ээ нэг юм хүлээлтэнд ингээд оруулаад байгаа бол ерөөхдөө нөхцөл байдлыг тийм ээ ингээд нэг юм зөвөр илүү ухаалгаар харах хэрэгтэй гэдгийг сануулсан хөзөр гарч ирсэн. За тэгэнгүүт хоёр дахь хөзөр маань болохоор хатны саваа маань гарч ирсэн. Тэгэхээр өөртөө ингээд нэг юм ихтгэлтэй болох хэрэгтэй. Өөрийнхөө одоо нэг юм бусдыг өөртөө татах хүч, нөгөө нэг юм энерги, нөгөө нэг юм хүчрхэг эмгтэй энерги гээ ерөөхдөө сэрэх хэрэгтэй гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр таны сахиуснууд бол өөрийгөө одоо тийм ээ нэгдүгээрт тавих хэрэгтэй. За өөрийн хүсэл мөрөөдөл, өөрийн зорилго дээрээ ингээд төвлөрөх хэрэгтэй. За илүү өөрийгөө ингээд нэг дотроосоо гэрэлтүүлэх тийм ээ дотроосоо гаднаасаа гэрэлтүүлэх өөрийн үн цэн гэдэг зүйлийг өөрийн дүрм журам өөрийн нэг юм бартам зам гэдэг зүйлийг ерөөсөө битээ мартаарай гэдэг ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр таны сахиуснууд тийм ээ таныг бусдын анхаарлыг нэг юм хүлээх тийм ээ бусдад ингээд төвлөрөх гэхээс илүүтэйгээр өөр дээрээ илүү төвлөрөх хэрэгтэй. Та бол өөрийнхөө амьдралын гол дүр, та бол өөрийнхөө амьдралын эзэн гэдгийг сануулсан тийм ээ. Яг одоогийн нөхцөл байдлаас та өөрийнхөө эрч хүч гэдэг зүйлийг сэргээж чадсанаар, өөрийнхөө ухаалаг тийм ээ энэ логик байдлыг сэргээж чадсанаар энэ асуудлуудаас аль хангалттай гарах бүрэн чадамжтай хүн шүү. Бусдаас ингэж хайх тийм ээ гэхээс илүүтэйгээр асуудлын гол шийдлийг бол та өөрөө ер нь бол гарах энэ асуудлыг давж гарах чадамж гэдэг зүйл бол байгаа гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирж байна. За тэгэнгүүт 3 дахь хөзөр маань болохоор жанжны саваа маань доошоо хараад гараад ирсэн байна. Тэгэхээр 20 дугаар группийг нөгөө нэг юм сонголт хийх гээд байгаа хүмүүстээр маань ялангуяа яарсан шийдвэр ерөөхдөө гарахгүй байхыг л зөвлөж байгаа юм болов уу гэж би бол бодоод байна. За нэг талаараа ямар нэгэн сонголт шийдвэр гаргахдаа тийм ээ яарахгүй байх хэрэгтэй байх нь байна.
За давхар бас надад орж ирсэн мессеж нь болохоор нэг юм тогтургүй хүнээс ерөөхдөө болгоомжлох хэрэгтэй гэдэг утгатай хөзөрөд гарч ирж байна. Яа групп уншлага дээр маань бол ерөөхдөө маш олон хүмүүс ингээд сонголт хийж байгаа тийм ээ. Дээрээс нь маш олон хүмүүсийн энерги ингээд холилдсон байдаг учраас за үнэхээр зарим хүмүүсийн хосын харилцааг ингээд сахиуснууд нь тийм ээ ерөөхдөө ингээд хайрын хүчээр ингээд давж гарах хэрэгтэй. За ерөөхдөө ингээд нэг юм хосын харилцаан дээр тийм ээ яаран салах шийдвэрийг бас гаргахгүй байх хэрэгтэй гэдэг энэ бол ихэнх зөвлөгөөг бол өгсөн боловч зарим нэг хүн дээр маань үнэхээр нэг юм докторгүй тийм ээ хит их альва зүйл нэг юм сэтгэл хөдлөлөөрөө ханддаг ч гэдэг юм уу ийм хүмүүсээс бас болгоомжлох хэрэгтэй шүү гэдгийг бас сануулсан хөзөр ах гэж би бас бодож байна. За тэгээд хувь хүн тал дээр болохоор та бүхэн маань өөрөө бас жоохон яаран шийдвэр гаргахгүй байх. За дээрэс нь хит их сэтгэлийн хөдөлгөөнөөр тийм ээ ямар нэгэн үйлдэл бас хийхгүй байхад бол сануулсан хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр нэг юм гинт гарч ирээл гинт алга болоод байдаг ийм хүнээс, ийм докторгүй хүнээс бол тийм ээ ерөөхдөө болгоомжлж та бүхэн маань бол зайгаа барих хэрэгтэй. За тэгээд хувь хүн тал дээр болохоор яаран шийдвэр гаргахаас бол ерөөхдөө зайлсхийх хэрэгтэй гэдэг ийм хоёр зөвлөгөөг бол өгөхөөр байна. За тэгээд дөрөвт хөзөр маань болохоор 5-ын аяг маань доошоо хараад гараад ирсэн. Тэгэхээр яхаа аргагүй нөгөө нэг ийм өнгөрсөн гэдэг зүйл маань ингээл дуусах хэрэгтэй. Дуусж байна. Өнгөрсөн гомдол за нөгөө нэг юм харамсал гэдэг зүйл тийм ээ эдгээр зүйлүүдээс та бүхэн маань эдгэрэх цаг нь ингээд ирсэн байна. Нэг юм өнгөрсөндөө гацаад ахаа болох хэрэгтэй гэдгийг л ерөөхдөө таны сахиуснууд бол танд зөвлөөд байна. Нэг юм алдсан одоо орхигдсон, гомдсон, харамссан тийм ээ нэг энэ өнгөрсөнд болсон зүйлсүүдээс өөрийгөө нэг юм одоо урагшлуулах хэрэгтэй. Шинэ боломж гэдэг зүйлүүдийг олж харах хэрэгтэй гэдэг ийм утгатай хөзөр гарч ирсэн. За тэгээд 5 дахь хөзөр маань болохоор жанжны саваа маань жанжны сэлэн маань гарч ирсэн. Тэгэхээр шийдвэр гэдэг зүйлийг яваандаа ингээд гаргах хэрэгтэй. Яг эцсийн мөчөд гаргах хэрэгтэй. Яг ийм сэтгэл хөдлөл гэхээс илүүтэйгээр тийм ээ өөрийнхөө нөгөө нэг юм хуучин бодлуудыг орхиж зэгцэлж чадсны дараа хамгийн сүүлд нь ерөөдөө шийдвэрийг гаргах хэрэгтэй. Энэ шийдвэрийг гаргахдаа ямар ч тийм эргэлзээгүйгээр шийдвэрийг гаргах тийм ээ урагш хөдлөх гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн. Тэнгүүд нэг яаран шийдвэр гаргахлаар дараа нөгөө харамсах ч гэдэм үү тийм ээ иймэрхүү зүйл нөгөө нэг юм гаргасан шийдвэртэй жоохон харамсах, эргэлзэх ч гэдэм үү тийм ээ иймэрхүү зүйл бас болж магадгүй учраас маш сайн ухаалгаар бодож тийм ээ өнгөрсөн зүйлүүдээс холдож тэрний дараа шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг л ер нь бол сануулсан хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол хосын харилцаан дээр хувь хүнийхээ тал дээр тийм ээ тодорхой байдал, зориг одоо юу гэдэм идэвхтэй алхам гэдэг зүйлийг хамгийн сүүлд нь хийх хэрэгтэй гэдгийг сануулсан хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол 20 дугаар группыг сонгосон хүмүүст маань болохоор нэг юм урагшлах гэдэг зүйл бол ингээд бэлэн болцсон байна. Таны ингээд нэг урагшаа явах зам гэдэг зүйл маань аль хэдийн ингээд бэлэн болцсон байна. Энэ замыг олж харахын тулд нэг юм одоогийн гацаад байгаа тийм ээ тэр нэг юм өнгөрсөн асуудлууд ч тийм үү энэ гацсан замаасаа шин замыг олж харах хэрэгтэй. Тэр шин замыг олж харахын тулд өөрийнхөө тэр нэг юм өөртөө итгэл тийм ээ өнгөрснийг суллах за өөрийнхөө үн цэн гэдэг зүйлийг өөрийнхөө нэг тэр нэг ухаалаг байдал хүч чадал тийм ээ тэр зүйлүүдийг ингээд сэргээх хэрэгтэй гэдгийг л сануулмаар байна. За ерөөдөө нэг ийм утгатай тийм ээ сахиусны зөвлөгөөтэй уншлага боллоо. За ингээд 20 дугаар группийн маань уншлага дуслаа. Дараагийн уншлага хүртэл баяртай дурсамж таарайтайлаа. 3 дахь группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За 3 дахь группийнхаа сонгосон хүмүүсийн маань гол асуудал ер нь бол юу байгаа вэ гэдэг энерги шалгалтынхаа асуултан дээр гарч ирсэн хөзрүүдээ ингээ харах юм бол бусад группүүдээс илүү нэг юм сэтгэлийн хувьд өөрийгөө ингээ нэг юм дарамтанд оруулаад байгаа илүү нэг юм альва зүйлд эргэлзээд байгаа хит их олон зүйл тийм ээ хит олон цонголт шиг юм уу ийм хийсвэр төсөөлөл бодол дундаа жоохон төөрцөн за дээрэс нэг юм өнгөснийг тавьж явуулж чадахгүй байгаа ч гэдэг юм тийм ээ ийм одоо ер нь энергийн хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр хөзрүүдээ ингээд эхнээс нь ингээд тайлбарлах юм бол
таны нэг юм гол асуудал нь таны нэг юм дотоод түгшүүр гэдэг зүйл. Өөрөөгөө нэг юм жоохон түгшүүрт өөрөөгөө нэг юм хэцүү байдалд оруулаад байгаа тэр нэг бодол гэдэг зүйл байгаа л харагдаад байна л да. Хит их зүйлийг бодох. За бүр ингэ шүн унтаж чадахгүй болтлоо, стресстэй тийм ээ, нойргуудах, санаа зовох, альваа зүйлд ингээл бүр ингэ нэг юм байнгын санаа зовох. За эсвэл одоо гэдэг ирээдүйн талаар ингээд айцтай байх ч гэдэм үү тийм ээ. Өнгөрсөн одоо үйл явдалд одоо хүртэл өөрийгөө буруутгах энэ мэдрэмж. За тэр үед ингээгүй байсан болж гэдэг юм. Яг ингээл унтгаал хэвтэнгүүд за ирээдүйд одоо энэ чи үйлээ тэрийг яах вэ, энийг яах вэ гэж бодогдоод за эсвэл яг ингээл унтгаал хэвтэнгүүд тийм ээ. За би тэр үед тгийгүй байсан бол ингэхгүй байх байсан гэдэг юм. Ингээд нэг юм өдөр тутмын амьдралаасаа гадна давхар ингээд нэг юм өөрийгөө бодлынхоо төвшөнд ингээд нэг юм ядаргаанд оруулаад байгаа хүмүүс ерөөхдөө сонгосон байж магадгүй харагдаад байна. Нөгөө бодит асуудлуудаасаа гадна тийм ээ нэг юм улам тэр асуудлуудыг ингээд бодлоороо ингээд ихсгээд идэг ийм хандлагатай бас байж магадгүй харагдчихээн. За тэгээд хоёр дахь өдрөө ингээд харахаар ажлын тал дээр за эсвэл амьдралын тал дээр нэг юм чиглэл гэдэг зүйл. За одоо ингээд зорилго гэдэг зүйл жоохон тодорхойгүй ийм мэдрэгдэж магадгүй харагдаад байна. Нэг юм урд нь одоо гэдэг нэг юм ирээдүй гэдэг зүйл тийм ээ нэг юм амьдралын чиглэл зорилго гэдэг зүйл айгүй тодорхой байсан бол ойрын үед жоохон нэг юм тодорхойгүй болцсон. За ажлын тал дээр жоохон нэг юм гатсан тийм ээ зорилго ингээд нэг жоохон бүдгэрсэн ч гэдэм үү тийм ээ нэг юм жоохон хяналтаа алдсан мэдрэмжтэй байж магадгүй. Яг юу хийхээ сайн мэдгүй. За яг яаж амьдрахаа ч гэдэм үү тийм ээ. За энийг яг яах вүлээ гэдэг нэг юм учраа олохгүй, шийдвэр гаргахад жоохон хэцүү байж бас магадгүй харагдаад байна. За тэгээд 3 дахь хөзөр маань болохоор нэг юм өнгөрснөө орхиж чадахгүй байгаа мэдрэмж. За магадгүй хуучин харилцаа. За эсвэл дурсамжиндаа ингээд гацах, бодолтоо гацах. За тэр нэг өнгөрсөн гэдэг зүйл рүү нэг буцаж очихыг хүсэх, тийм ээ. Нэг юм сэтгэлээ бүрэн тавьж авдаж чадахгүй л байгаа харагдаад байна. Хэд их нөгөө өнгөрсөндөө төвлөрснөөсөө үүдэлтэйгээр одоогийн нөгөө ирээдүйн зорилго гэдэг зүйл рүүгээ ингээд олж харж чадахгүй ч гэдэм үү тэр лүгөө ингээд төвлөрч чадахгүй байгаа хүмүүсээс сонгосон байж магадгүй харагдаад байна. За тэгээд дөрөвт хөдрөө ингээд харахаар хэд их олон сонголт, хэд их олон одоо бодол дундаа төөрөөд байгаа л харагдаад байна л та. Яг юу нь үнэн, яг юу нь зөв юм, яг юу нь жинхэнэ боломжийн гэдгийг ингээд нэг юм ялгаж салгаж чадахгүй байгаа. Ялгахад жоохон хэцүү байгаа тийм ээ. За нөгөө нэг юм хүлээлт одоо хүсэл мөрөөдөл ч гэдэм үү тийм ээ тэр хийсвэр төсөөлөл болон нэг юм бодит байдал хоёр жоохон зөрөөд байгаа хүмүүс бас сонгосон байж магадгүй харагдчихээн. За тэгээд сүүлийн 5 дахь хөдрөө ингээ харах юм бол эерэг утгатай хөзөрч гэсэн яг асуудал гэдэг дунд байгаа учраас за магадгүй 3 дугаар группыг сонсон хүмүүс маань хэд их бусдын бодолд жоохон анхаарал өгдөг гэж магадгүй. Хэд их одоо тийм бусдын үгэнд жоохон хурдан автах гэдэг гэж магадгүй. Ганцаараа ингээ шийдвэр гаргахын оронд тийм ээ нэг юм гадны нөлөөнд жоохон орох гэдэг гэж магадгүй. За дээрээс нь найз нөхөд гэдэг юм уу тийм ээ нэг юм хүмүүсийн нөлөөнд жоохон орох за жоохон нэг талаараа одоо гэдэг арай одоо уулзаж учрах гэдэг юм уу. За эсвэл тэр хүмүүсийн үгэнд хитрхийх автах. За магадгүй цөөн хүмүүсийн маань хувьд тийм ээ ерөөхдөө жоохон 3 дахь хүнтэй холбоотой жоохон нөхцөл байдал асуудал бас байж магадгүй гэдгийг одоо илтгэсэн ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр надад бол 3 дугаар группыг сонсон хүмүүсийн маань одоогийн ингээд яг гол асуудлууд гэхлээр номер 1 сэтгэлийн дарамт, сэтгэлийн айдас, өөрөөгөө нэг юм айдас тавтуулаад дарамтанд оруулаад байгаа энэ мэдрэмж. За дээрэс нь амьдрал, за ажлын тал дээр жоох урагшлахгүй байгаа энэ нэг юм мэдрэмж бас харагдаад байна. Тэгээд хэд их өнгөрсөн зүйлдээ ингээд нэг юм гацах, өнгөрсөн зүйлүүдээ ингээд тавьж чадахгүй байх. За тэгээд олон сонголт нэг юм тодорхойгүй байдал ерөөхдөө бас айгүй асуудал үүсгээд байгаа харагдчихээн. За дээрээс нь бусдын нөлөө, за эсвэл нэг юм нийгмийн, найз нөхдийн хүрээлэл ерөөхдөө жоохон асуудалтай байж магадгүй харагдаад байна. За одоо болохоор ерөнхий энерги шалгалтаа бол ингээд хийцэн учраас хэрвээ тантай таарч ивэл та бүхэн маань цааш нь уншлагаа цааш нь үргэлжлүүлж үзэх бүрэн боломжтой. Хэрвээ тантай таарахгүй байгаа тохиолдолд нөгөө 1-2-ын хоо энерги шалгалтыг бас үзээд өөртөө таарж байгаа группыг бас дахиж сонгох бүрэн боломжтой байгаа шүү. За одоо болохоор бүгдээрээ уншлага таарсан хүмүүсийнхаа хувьд Oracle хөзрөөрөө таны сахиуснуудын танд хэлхийг хүсэж байгаа үгс, анхааруулахыг хүсэж байгаа үгс
гэдэг утгатай хөзрүүдээ бол гаргаж авцгаая. За би Oracle хөзрүүдээрээ за танд тийм ээ таны сахиуснуудын анхааруулж байгаа зүйл болон хэлхийг хүссэн үгс гэдэг утгатай хөзрүүдийг бол гаргаж авсан. За тэгэнгүүт хамгийн ихэнд болохоор байгальд гарах хэрэгтэй гэдэг санаасан хөзөр гарч ирж байна л та. Тэгэхээр 100 цаг болсон учраас тийм ээ групп болгон дээр маань л ерөөхдөө байгальд гар гэдэг утгатай хөзөр бол гарч ирж байна. Байгальтай ойр байх юм бол таны хайж байгаа тэр нэг хариулт гэдэг зүйл ингээд авчирнаа тийм ээ хариултыг ингээд та өөрөө олж харнаа гэдэг ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр таны тэр нэг юм олон бодол тэр нэг юм сэтгэлийн түгшүүр тийм ээ эдгээр зүйлүүд донд ингээд байхынхаа оронд илүү нэг юм төр хугацаанд ч гэсэн тайвшрах илүү нэг юм байгальд ингээд цаг өнгөрөх юм бол тэр нэг юм олон төөрөгдөл дундаасаа ингээд гарах тийм ээ илүү нэг юм альваа зүйлийг ингээд нэг тодорхой харах боломжтой гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр нэг талаараа сонголт хийж чадахгүй байгаа хүмүүс маань за нөгөө нэг юм хит их зүйлийг бодоод байгаа хүмүүс маань тийм ээ агаарт гарах юм бол илүү тайван байдлыг мэдрэх нь байна. За ингээ ганцаараа байх үедээ ч гэдэм үү тийм ээ байгальд байх үедээ тэр нэг сонголт гэдэг зүйлүүдийг тэр нөгөө нэг юм хийсвэр төсөөлөл олон нэг юм төөрөгцөн зүйлүүдээс гарах боломжтой нэг юм хариулт гэдэг зүйлийг бол олноо гэдэг ийм утгатай хөзөр бол гарч ирсэн. За магадгүй зарим нэг хүмүүсийн маань хувьд бас тийм ээ агаар салхинд хүмүүстэй хамт гарснаар тэр хүмүүсийн нэг юм үннийг олж харах ч гэдэг юм уу тийм ээ. За нэг юм агаар салхинд олон хоногоор гарч явхлаар бас ингээд нэг хүмүүсийн альваа зүйлд хандж байгаа хандлага ч гэдэг юм уу тийм ээ. Тэр хүнийг нэг юм илүү дотноор илүү нэг юм өөр үнцгэх юм бас харах боломжтой байдаг учраас ер нь бол нэг юм байгальд гарсан тохиолдолд ер нь бол нэг альваа зүйлийг илүү тодорхой болгож тэр нэг юм хариулт гэдэг зүйлийг тийм ээ олж харна гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За тэгээд дараагийн хөзрөө ингээ харах юм бол амьдралдаа дахин ийм хөгжмийг одоо оруулах хэрэгтэй гэдэг утгатай хөзөр байна л да. Ерөнхийдөө нэг юм амьдралдаа дахиад тэр нэг юм хөгжим гэдгээр баяр баясгал гэдэг зүйлийг оруулах хэрэгтэй гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирсэн байна. Сүүлийн үед жоохон амьдралд хит их хүнд тийм ээ нэгэн хэвийн болсон байж магадгүй яг л нөгөө нэг юм урагшлахгүй байгаа тийм ээ ийм байсан бол ийм дуртай зүйлтэй цаг гаргах тийм ээ сэтгэлээ ингээд нэг юм баяр баясгалан гэдэг зүйлийг ингээд мэдрүүлэхийн тулд дуртай дуугаа сонсох, дуртай ингээ хоббигоо хөгжүүлэх, дуртай зүйлдээ ингээ нэг юм цаг зав гэдэг зүйлийг гаргах хэрэгтэй. Тэгэх юм бол ингээ нэг юм сэтгэл илүү ингээ нэг юм сэргэнэ. Тэр нэг юм гацсан мэдрэмжээсээ бол гарнаа гэдэг утгатай ийм хөзөр бол гарч ирсэн. За тэгээд хамгийн сүүлийн хөзөр маань болохоор төвчээртэй байх хэрэгтэй. Тийм ээ? Бүх зүйл яг ингээд зөв зам дээрээ явж байгаа гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр нөгөө нэг юм санаа зовноод байгаа зүйлсээ ингээд нөгөө хариу яг одоо ингээд харагдахгүй байгаа ч гэсэн тийм ээ. Ингээд бүх зүйл өөрийнхөө зөв цагт тийм ээ. Яг юм өөрийнхөө цаг хугацаанд ингээд өрнөнө гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр жоохон төвчээртэй байгаад үзвэл манайхаа яг тэр нөгөө зөв хариугаа олж авах бүрэн боломжтой гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт баруун талд гарч ирсэн хөзрүүдийг харахаар за хамгийн ихэнд болохоор маш ойлгомжтой хөзөр бол гарч ирсэн байна. Хин нэгэн таныг бол ингээд ажиглаж байна тийм ээ. Хин нэгэн таныг ажиглаж байна. За эсвэл та өөрөө ямар нэгэн одоо мэдээлэл хайж иж бас магадгүй санагдлаа. Тэгэхээр надад болохоор нэг талаараа таныг сошиал тийм ээ хаягаар ерөөхдөө хин нэгэн таныг бол ажиглаж ийн юу хийж байгаа бол яаж байгаа бол гэдэг ингээд мэдхийг хүсэж байгаа нэг хүн бол байгаа харагдаад байна. Тэгэнгүүт яг дараачих нь болохоор хол цай гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн. Тэгэхээр доод утгыг ингээ харахаар та болон таны хос тийм ээ таны хамтрагч бол ингээд хооронд ингээд нэг юм биеийн за эсвэл сэтгэлийн нэг юм зай үүсчиж магадгүй гэдэг утгатай хөзөр бол гарч ирж байна л та. Тэгэхээр юу гэдгийг хосын харилцаатай хүмүүс дунд маань ингээд хөдөө гадаа явдаг ч гэдэм үү. За эсвэл өөр хотод байгаа ч гэдэм үү тийм ээ. Иймэрхүү хүмүүс бас байж магадгүй. За эсвэл хосын харилцаанд нэг юм ойлголцол гэдэг зүйл хамт байгаа ч гэсэн хоорондоо бие биентэйгээ ойлголцохгүй харилцаа тийм ээ мэдрэмжийн хувьд жоохон холдсон байж бас магадгүй шүү гэдгийг юм сануулсан утгатай хөзөр бол гарч ирж байна. За тэгээд 3 дахь хөзөр маань болохоор хин нэгэн тийм ээ ерөөхдөө өөрийгөө хит их дүвийлгөөд зөвхөн нэг юм өөрийгөө бодоод байна гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр
магадгүй таны ойр дотонд байгаа, за магадгүй найз нөхөд, за магадгүй хосын харилцаанд байгаа хүн хэд их өөрийгөө л одоо тийм ээ бодоод байгаа. Нэг юм тантай холбоотой хүн тийм ээ. Нэг юм бусдын мэдрэмжийг нэг юм хангалттай анзаардаггүй, таны юу бодож байгааг анзаардаггүй, тэгсэн хэрнээ бүх зүйлийг нэг юм өөрийн өнцгөөсөө л хараад байдаг тийм ээ. Ер нь бол нэг юм би гэсэн төвтэй нэг хүн байгаад ий шүү гэдгийг л ер нь сануулсан юм хөзөр алга гарч ирж байна. Тэгэхээр нэг юм иймэрхүү харилцаатай хүнээс тийм ээ ерөөдөө болгоомжлох хэрэгтэй шүү л гэдгийг сануулсан хөзөр алга гарч ирсэн байна. За одоо болохоор бүгдээрээ таарат хөзрөөрөө гол одоо сахиусныхаа зөвлөгөөг гаргаж авцгаая. За таарат хөзрийн маань сахиусны гол зөвлөгөө гэдэг ингээд асуултан дээр маань эдгээр 5 хөзөр маань бол гарч ирсэн. За тэгэхээр эдгээр 5 хөзөрөд ингээд харахаар өөрийнхөө хүчийг ингээд өөр төрөө тийм ээ төвлөрүүлэх хэрэгтэй. За дээрээс нь сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ тэмцвэржүүлэх хэрэгтэй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй гэдэг утгатай ер нь бол хөзрүүд бол гарч ирсэн байна. Надад ингээд хөзрүүдэд харахаар магадгүй 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань 2 дугаар групп руу бас жоохон татагдж байгаад тэгээ 3 руу бас сонгосон байж магадгүй харагдаад байна. Ерөнхийн нэг юм байдал за дээрээс нь зөвлөгөө ч гэдэг юм уу тийм ээ ингээд хөзрүүд маань бас жоохон хоорондоо айгу төстэй хөзрүүд бол гарч ирсэн харагдаад байна. За тэгээд хамгийн ихэнд болохоор гарч ирсэн хөзрөө ингээ харах юм бол таны сахиуснууд тийм ээ хамгийн түрүүнд бол таныг ингээд бүгдийг ингээд нэг болгох гэж бүгдийг нэг юм ингээ хянах гэж оролдохоо болох хэрэгтэй тийм ээ хин нэг хянах гал за эсвэл ингээл өөрийгөө за би энийг л хийхгүй бол болохгүй гэл ингээл амар олон ажлуудыг ингээл зэрэг одоо зохицуулах гал тийм ээ энэ чинь ингээд танд ингээд нэг юм дарамт эргээгээд та ингээд ядрал гэдэг зүйлийг ингээд мэдрээд байна. Тэгэхээр ер нь л хосын харилцаан дээр ажил дээр тийм ээ ингээд юм эрүүлэр хил хязгаар гэдэг зүйлтэй ингээд тогтоож сурах хэрэгтэй гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр таны амьдралд тийм ээ хит их юм давмгаалдаг за эсвэл өөрийнхөө байхыг тийм ээ ингээд юм шаарддаг хүн хэрвээ байгаа бол тэр хүний нөлөөг ихэд ингээд боддоор ингээд нэг юм харах хэрэгтэй. За магадгүй нөгөө нэг энэ хүн маань тийм ээ таны амьдралд хэд их оролцоод байгаа энэ хүндээ зөвөр эрүүлэр нэг юм хил хязгаар гэдэг зүйлийг нь тавих хэрэгтэй гэдгийг сануулсан ийм хөзөр бол гарч ирсэн байна. За тэгээд хоёр дахь хөзөр маань болохоор таны энэ дотоод хүч гэдэг зүйл тийм ээ маш юм хүчтэй шүү. Жинхэнэ хүч гэдэг зүйл маань тийм ээ таны дотоодын жинхэнэ хүч бол ерөөсөө уурлах за эсвэл ингээл нэг юм хоорондоо тэмцэлдэх гэхээс илүүтэйгээр илүү төвчээртэй байх, илүү өөртөө итгэх тийм ээ тэр нөгөө нэг юм айдас эргэлзээ гэдэг зүйлийг нэг юм тайван байдлаар л ерөөхдөө давж туулах одоо нэг юм чадамжтай, чадвартай шүү гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр юу гэдгийг та бол өөрөө бодож байгаагаас хавь илүү хүчтэй шүү. Тийм ээ? Таны дотор бол маш юм хүч байгаа. Тэгэхээр тэр хүчийг ингээд зөв одоо захиран зарцуулах хэрэгтэй. Юм болгон руу уурлаж үсчих тийм ээ гэхээс илүүтэйгээр илүү тайван нэг юм зөөлөн байдлаар тийм ээ төвчээртэй байдлаар асуудлуудыг шийдэх хэрэгтэй гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирсэн. За тэгээд 3 дахь хөзөр маань болохоор таныг юм сэтгэл хөдлөлийн тал дээр илүү тэнцвэртэй байх. Илүү одоо юу гэдэг өөрийнхөө сэтгэлийн одоо мэдрэмжийг тийм ээ хүлээн зөвшөөрөх. За альва зүйлд хэд их сэтгэл хөдлөлөөр ингээ шийдвэр гаргах гэхээс илүүтэйгээр илүү тайван, илүү ухаалаг байдал одоо танд илүү ашигтай шүү тийм ээ. Илүү нэг юм тэнцвэртэй байхыг сануулсан хөзөр бол гарч ирж байна. За тэгээд 4 дахь хөзөр маань болохоор хатны саваа маань гарч ирсэн гэхлээр өөртөө илүү итгэх хэрэгтэй. Тийм ээ өөрийгөө илүү гэрэлтүүлэх хэрэгтэй. Ойрын үед жоохон нэг юм энергигүй болоод нэгэн хэвийн байгаа л тийм ээ өөрийгөө жоохон орхигдуулаад байсан бол одоо буцаагаад өөр дээр ингэ төвлөрөх хэрэгтэй. Өөрийгөө гоёж гангал тийм ээ өөрийнхөө үн цэнийг мэдэр за бусдыг одоо бусдад өөрийгөө баттгах гэхээс илүүтэйгээр тийм ээ бусдад өөрийгөө ингэ хүлээн зөвшөөрдөг гэхээс илүүтэйгээр өөр дээр төвлөрөх хэрэгтэй. Тийм ээ өөрөө илүү юм зоригтойгоор одоо ингээм хүссэн зүйл рүүгээ ингээд урагшлах хэрэгтэй гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирсэн. За тэгээд сүүлийн хөзөр маань болохоор импресс хөзөр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань бол өөрийгөө хайрлах хэрэгтэй ах нь байна. Өөрийгөө эдгэх хэрэгтэй ах нь байна, тийм ээ. За дээрэс нь өөрийгөө илүү үнэлэх хэрэгтэй.
тэгж чадах юм бол одоо тэр өсөлт, тэр нэг шинэ боломж тийм ээ, тэр нэг юм өөрийгөө бүтээх гэсэн тэр нэг юм альваа зүйлийг нэг бүтээлч тэр байдлыг ингээд дэмжих хэрэгтэй. Амьдралынхаа тэр нэг юм элбэг байдлыг тийм ээ, элбэг дэлбэг тэр нэг юм сэтгэл хангалуун, зөөлөн тэр энергийг одоо ингээд хүлээж авах хэрэгтэй гэдгийг сануулсан ийм хөтөлбөрт бол гарч ирсэн байна. Тэгэхээр 3 дугаар группийн гол одоо тийм ээ сахиусны одоо зөвлөгөө гэдэг ингээ харахаар таны одоо хамгийн том дайсан ч гэдэм үү тийм ээ айдас гэдэг зүйл маань ерөөсөө гадна талаас гэхээс илүүтэйгээр таны дотор байна. Та өөрөө өөртөө итгэхгүй байдал тийм ээ. За эсвэл өөрийгөө хит их одоо нэг өнгөрсөнд гацаах, хит их юм айдастай автах энэ байдал бол ерөөхдөө таны гол юм асуудлууд байна. Гол дайсан чинь байна тийм ээ. За тэгээд бүх зүйлийг ингээд болгох гэж оролдохын оронд тийм ээ бүх зүйлийг хянаал би энэ зүйлийг хийн тэрийг хийн гэж ингээд нэг юм олон зүйлд ингээд өөрийгөө одоо хүчлэхийн оронд тийм ээ дотоод одоо нэг юм амар амгалан гэдэг зүйлийг илүү эрхэмлэх хэрэгтэй ах нь байна. Өөрийн үнцэн гэдэг зүйлийг санах хэрэгтэй, өөрийгөө хайрлах хэрэгтэй. За бусдад одоо өөрийнхөө хэл хязгаар гэдэг зүйлийг тийм ээ зөөлнөөр төвчээртэйгээр гаргах хэрэгтэй байх нь байна. За тэгээд тэгж чадах юм бол тийм ээ таны амьдрал гэдэг зүйл амьдрал маань тийм ээ илүү аажмаар ингээд элбэг дэлбэг илүү ингээд нэг юм тайван тийм ээ шин шатанд ингээд хүрнэ гэдэг утгатай ийм сахиусны зөвлөгөөнүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр өнгөрсөн тэр нэг юм айдас таныг бол ерөөсөй тодорхойлохгүй тийм ээ өнгөрсөнд хийсэн таны алдаа ч гэдэг юм уу тийм ээ тэр зүйлүүд таныг одоогийн энэ амьдрал ирээдүйн амьдралыг чинь бол ерөөсөй тодорхойлохгүй. Тэгэхээр та дотроосоо илүү хүчтэй, илүү өөрийнхөө үн цэнийг мэдэрсэн нэгэн болох хэрэгтэй тийм ээ. Өөрийгөө сонгоод, өөрийгөө хайрлаад, өөрийгөө нэг юм эрхлүүлж чадсанаар тийм ээ таны тэр нэг юм жинхэнэ өөрчлөлт гэдэг зүйл бол ингээд эхэлнэ тийм ээ. Илүү боломжууд нээлгдэнэ, илүү нэг юм сэтгэлийн амар амгалан, сэтгэлийн одоо нэг юм тэнцвэр гэдэг зүйлүүд бас дагаад одоо бий болно. Эдгээр одоо энэ асуудлууд ч гэсэн ингээд араасаа ингээд зэгцэрнэ гэдэг ийм утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь нэг юм ойрын үед жоохон нэгэн хэвийн уйтгартай тийм ээ өөртөө цаг зав гаргахгүй байсан бол одоо буцаагаад энэ нэг юм аз жаргал гэдэг зүйл хөгжилдөх гэдэг зүйл тийм ээ буцаад тэр нэг юм дуртай хөгжмөө сонсоод дуртай зүйлтэй цагаа одоо зарцуулаад дуртай хуцаа өмсөөд өөрийгөө будаад тийм ээ нэг юм эмгтээлэг энерги маш сайхан сэргээх та ингээд нэг юм өөрийгөө хайрлах хэрэгтэй л гэдгийг сануулсан ийм сахиусны гол мессежүүд бол ирсэн байна. Тэгэхээр дээрэс нь ийм болохгүй хит их өөрийгөө ботсон энэ харилцаанаас бас нэг талаараа салах хэрэгтэй тийм ээ эсвэл нэг талаараа ерөөхдөө зөвөр эрүүлэр нэг юм төвчээртэйгээр тийм ээ ер нь бол нэг юм хил хязгаар гэдэг зүйлийг бол тогтоох хэрэгтэй л гэдгийг сануулсан хөзрүүд бол гарч ирсэн. За дээрээс нь давхар магадгүй хосын харилцаан дээр жоохон холдоод байгаа бол бас энэ тал дээр арга хэмжээг тийм ээ авах хэрэгтэй байх нэ. Нэг талаараа жоохон хоорондоо ойлголцохгүй ч гэдэм үү тийм ээ нэг юм хөндөрсөн ч гэдэм үү иймэрхүү мэдрэмжтэй байгаа бол магадгүй та өөр дээрээ илүү анхаарч эхэлснээр за эсвэл өөрийнхөө дотоод хүчийг тийм ээ илүү нэг юм зөөлнөр хоорондоо ярилцаж эхэлснээр энэ асуудлууд бас давхар шийдэгдэнэ гэдэг ийм утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. За ингээд 3 дугаар группийн маань бол уншлага ингээд дууслаа. Дараагийн уншлага хүртэл баяртай. Дурсамж таараттайлаа.